Монгол улсын хөдөлмөрийн яам бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу бүгд найрамдах Солонгос улсад ажилчид илгээх тухай харилцан ойлгомжлолын санамж бичгийн хүрээнд бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллах хүсэлтийн иргэдээс Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт 12 дахь удаага авахар болжээ. Тус улсад ажиллах хүсэлтийн иргэд энэ залгалтанд заавал тэнцсэн байх шаардлагатай. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн элтэс энэ сарын 4-өөс эхлэн иргэдийг бүртгэж эхэлсэн. Нэг үе Солонгос явж ажил хийхийг мөрөөсөлж байсан монголчууд уул уурхай ачаар эх орондоо ажилтай болж 2010 оноос хойш энэ шалгалтанд бүртгүүлэх хүн эрс цөөрөн Солонгос явах модноос гарсан. Гэвч уул уурхайн компаниуд үүдээ барьж эдийн засаг хямрсны харгаагаар сомогтголд өртсөн. Ажилгүй болсон эрхэлж байсан бизнес нь ашиггүй болсон хүмүүс Солонгос руу явхаар дүүрүүдийнхээ хөдөлмөрийн элцсийн гадна хонон үнжин дугаарлаж эхэлжээ. За өнгөрсөн 4-нд нийтдээ нэг 396 хүн бүртгэсэн. За үүний 128 нэмэгтэй 276 нь одоо эрэгтэй хүн байна. За ерөнхийдөө бүртгэлээр бол 18-аас 39 насны ийм улсуудыг бүртгэж байгаа. За бүртгүүлэхээр ирж байгаа иргэд маань гадаад паспорт, за гадаад паспорт байхгүй бол иргэний үнэмлэх. За тэгээд гадаад паспортны 2% C зураг. За $24 тушаасан катенцтэйгээ ирээл бүртгүүлж байгаа. Солонгос хэлний шалгалтын бүртгэл энэ сарын 4-ний баасан гарагт эхэлсэн ч залуус 3-ны пүрэв гараас эхлэн очирлон дугаарлж байсан гэдгээ дуулгаж байгаа юм. Мөн түүнчлэн эх орондоо хийж бүтээх насандаа байгаа залуус буюу 18-аас 39 насны залуусад хийх ажил олдохгүй байгаа талаараа мөн учирлаж байсан юм а. Мэргэжлөө механизмын анги төгссөн жолооч. Монгол бол үнэхээр болохгүй нөө. Монголд залуусыг нөө хөдөлмөр үнэлэмж ас муу байна гэдэг талаас л Тэг явчаад ирэх гэж байна. тий. Бас үзье. Гэстэл. Явна. Юугаар сурдаг? Цалгааны инженер. Цахилгааны инженер. Ер нь одоо цахилгааны инженер төгсчөөд ажиллах арга бол алга уу? Монгол байгаа л та. Тэг яах вэ? Ядуу сурахад өрөөдөг шин. Тэгэл гал. хэмжээний авч Мэргэжилтэй тэгэл. юу ямар мэргэжлтэй вэ? Энэ инженер мэргэжилтэй. Тэгээ сайлын мөнгө нь багтаад байх шиг байна. Ангуудтал. Энд чи бол Гэр бүлээр нь явуулчих санаатай байна. эхний нөхөр юу? Энд чи бол одоо сүнд байна уу? Гада энэ амьдралын дэвшлэхгүй нэг хэвэндэл байгаа даа. Сайлын багын хугацаанд авахгүй шиг байх юм. Тэгэл гэр бүлээр нь явуулчих санаа байна гэдэг юм. Бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөрийн биерчид одоо бүртгэлтэй байгаа монгол эмэгтэйчүүдэд ажлын санал бараг ирэхгүй. Ирчүүдийг мэрсээр ажилд авч байгаа гинэ. Тиймээс энэ удаач эмэгтэйчүүд цаг зав мөнгө гарцдан бүртгүүлэх хэрэггүй бололтой. Учир нь шалгалтын хураамж гэж хүн бүрээс $24 хураан авч байгаа лээ. Энэ мэтчлэн эх орондын эдийн засгийн хямрал нүүрлэж тэр хэрээрээ ажилгүйчүүдийн тоом нэмэгдсэн учраас эд хөдөлмөрлөг насныхан буюу 18-аас 39 насныхан хар ажилд хийхээр харийг зорж байгаа нь энэ юм а. Мөн түнчлэн энэ шалгалтанд 600 хүнийг л тэнцвүүлэх учраас 80-аас дээш оноо авсан ч хасагдах магадлал тун өндөртэй байгаа юм. Тиймээс Солонгос хэлний өндөр мэдлэгтэй ирчүүдэд л найдвар вэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм а. Гэвч тэнцлээгээд ажилд орлоо гэсэн үг биш. Өмнөх 10-11 дахь шалгалт эрүүл мэндийн хөдлөг бусад шалгуур тэнцээд бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөрийн биерчид нэрэн байрсан иргэдээс ажилд орсон хүн өнөөдрийн байдлаар тунд цөөхөн байгаа юм а. Тиймээс иргэдийн хувьд аль болох харийн орныг зорж ажил хөдөлмөр хийхээр хайж байгаар эх орондоо хийж бүтээх үйлсдэд гар биеэ оролцуул дээр гэсэн үгийг ч бас албаныхан зохиолгож байсан юм а.